Энэ өдрийн мэндийг хүргэе. Bloomberg TV Mongolia та бүхэнд төлөв 2026 тусгай хөтөлбөрийг хүргэж байна. Дараагийн 1 цагийн турш 2026 оны макро эдийн засгийн гол сорилтууд болон бизнес хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад туслах гол мэдээллүүдийг хүргэх болно. 2026 онд Монгол улс 90 сая тонн нүүрс экспортлож бүх төрлийн татвараас төсөвт 31.9 их найт төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгаад байна. За энэхүү 2026 оны төсвийг хит өдрөгөөр төсөөсөн нь сорилт дагуулахаар байгааг эдийн засгч анхааруулж байгаа юм. 2026 онд Монголын хөрөнгөний зах зээлд шинээр 5 IPO, за 2 FPO гарах хүлээлттэй байгаа. Мөн төрийн өмчийн 18 компанийг хувьчлах жагсаалт гараад байгаа. Энэ хүрээнд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах зохицуултын орчны бэлэн байдлыг бол анхаарч байгааг санхүүгийн зохицуулахаараа мэдээлсэн. Эх онд коксчих нүрсний үн 1-3 хувиар буурах төсөөллийг Bloomberg Intelligence-ийн шинжээчд гаргасан. Харин алтны үн бол 4-р удирлэхэд $5,000 хүрнэ гэдгийг Morgan Stanley тооцож байгаа бол зэсийн ханш тоон нь $13,000 хүрнэ гэсэн өөдрөг төсөөллийг Citigroup танилцууллаа. 2026 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт өмнөх оны түвшинд хадгалагдах хүлээлттэй байгааг эдийн засагч төвшин төгс онцоллоо. Үүний тулд ойрын 6 сарын хугацаанд эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогын арга хэмжээ авна гэж Монгол анхны ерөнхийлөгчөөр томилогдоод наран цогт бидэнтэй ярилцсан үеэрээ хэлсэн. За үүнээс гадна макро эдийн засаг, хөрөнгийн зах зээл, валютын ханшийн төсөөлөл зэрэг сэдвээр бидэнд байр сууриа илэрхийлсэн зочдын байр суурийг хөтөлбөрийн туршид хүргэх болно. Монгол улсыг гадаад зах зээлд илэрхийлэх засгийн газрын олон улс дарсан бондуудын ханш 2025 оныг үйл ялэг өсөлттэй өдөж байна. За тэгвэл засгийн газрыг огцруулсан жагсаал эрх баригч намын даргын сунгаа Монгол улсын зээлжих зэрэглэл агсан зэрэг нь 2025 онд бондын хөдөлгөөнийг тодорхойлсон гол үйл явдлууд байлаа. Дотоодын улс төрийн тогтворгүй байдал бондын ханш буурах үндсэн шалтгаан болсон. За мөн 4-р сар Дональд Трампын тарифын нөлөөгөөр бол бондуудын ханш бол огцом унсан хөдөлгөөн бас ажиглагдсан байгаа. За харин экспортын орлого болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн нөлөөгөөр 9-р сараас эргэн жигд өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр 2025 он яа харахгүй жагсаалын он жил байлаа. Засгийн газар огцор уриатаагаар 1-р сарын 12-нд нэхэлсэн 50 жагсаал 10 орчим хоног үргэлжилж агаарын бохирдол, төвжирлийн асуудал таамжирч, ерөнхий сайд оюун эрднийг орлогоо нотлохыг шаардсан улс төрийн жагсаал болж өргөжөв. Монгол болсон жагсаал. За тэгээд би болоод маа найзуудын хамтран зохион байгуулсан жагсаал бол бас яг адилхан тэр дотор зэнзээ удирдлагатай жагсаалууд нэг. Гэхдээ ялгарх онцлог нь гэх юм бол харьцангуй хамгийн peaceful, хамгийн инх тайван замаар хийсэн жагсаалуудынхаа нэг байсан баг. Ийхүү 6-р сарын 3-ны өдөр Монгол улсын 33 дахь ерөнхий сайд Лувсан намсрын оюун эрдэнэ огцорч Монгол ардын нам дараагийн ерөнхий сайдаар Гомжавын Зандан шатрыг дэвшүүлсэн юм. Өнөөдөр ордонд хүч мөхсдөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Улсын хуралд судалгүйч өмнөх парламентыг ахалж байсан тэрээр энэ удаад 758 тэрбум төгрөгийн алдагдaltaй төсөв бүхий засгийн газрыг хүлээн авсан байдаг. Монголчууд үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж Японы эзэн хааныг угтаа авсан. 2025 онд Монгол улс 5 улсын төрийн тэргүүнийг хүлээн авсан түүхэн айлчлалтай он гэдгээрээ онцлогтой жил байлаа. Монголын анхны чөлөөт худалдааны хилцээр байгуулсан Япон улсын цог жавхланд эзэн хаан Нарухито хатан хааны хамтаар 3 дахь гадаад айлчлалаа Монгол улсад хийсэн нь хоёр улсын 53 жилийн харилцаанд тэмдэглэхүйц жил байлаа. Намрын улс төр сөрөг хүчний нүүдлээр үргэлжилж хамтарсан засгийн газарт багтаагүй арчилсан намыг цогтгөрөл тэргүүлэхээр боллоо. Нэгэнт хуулиндаа ардын нам оруулсан бол хуулиа ардын нам өөрчил. Энэ өөр эрх зүйн ямар бодлогын баримтчгийн хүрээнд дэд сайдаа хас танах болцоо энийг ардын нам эрх баригчид засгийн газар хөрснө хийх ёстой. Мөн 126 гишүүнтэй парламент төрийн 2 өндөрлөгийг ээлжлэн огцруулах амаргүй сорилттой тулгарсан байдаг. 126 гишүүнтэй болсон парламент маань 76 гишүүнтэй байсан улсын хурлын чуулганы хуралдааны дэгээр тэр үеийн үндсэн хуулийн заалтаар асуудал шийдэх гэж зөрүүлж байгаа нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаагаа 126 гишүүнтэй болсон парламентизмын үзэл санаагаа гойвуулж байгаа хэрэг мөн. 34 дахь ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах улсын хурлын 50 гаруй гишүүний гарын үсэг үр дүнд хүрсэн хэдий ч улсын хурлын тогтоол үндсэн хууль зөрчсөн гэж үзээд үндсэн хуулийн цэцээс тогтоолыг хүчингүй болгов. Эрх баригч намын даргын төлөө хөрсөлдөө улсын хурлын дарга амар баясгалан суудлаас ногцрох хэмжээнд хүргэж, Нямосрын учрал Монгол ардын намын дарга цаашлаад улсын хурлын даргаар сонгогдов.
Оны эхнээс яригдсан Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрт Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин гарын үсэг зурснаар энэ он дуусаж байна. Тэгэхээр хөтөлбөрийг мэдээж эх оны төсөөллийн талаар бол эхлүүлэе гэж бодож байна. Яг таан үзүүлэлтүүдээс харахад ерөөдөө 2026 оныг ямар хуу төсөөллөөр бидний төсөөлж харж болохоор байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлт бол юунд дөрөнд 5-аас 6% байна гэж Монгол банк, засгийн газар болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд бол танилцуулж байна. За 26 оноос бас засгийн газар төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь хэмжээг бол 24% болгон бууруулж, за төсвийн тогтолцооны шинжилгээг бол эхлүүлэх сорилтын жил болохоор байна гэж харж байна. За хэдийгээр нүүрсний үнэ сэргээг хандлах ажиглагдахгүй байгаа ч гэсэндээ за уйдлагын засгийн бажимлдах, цэвэр засгийн агуулмж нэмэгдэх, за мөн төмрийн хөдөр алт олборлолт өснөөр бас уул уурхайн салбар эх онд 12 орчим хувиар өснө гэж тооцоолж байна. За эх онд бол 90 сая тонн үрсийг 1 тонныг нь дунджаар $70 худалдаагаар бол тооцоолсон. За мөн 1.9 сая тонн засгийн баяжмал 20 тонн алт одоо экспортлох төлөвтэй. За нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнийг бол 102.14 их найд төгрөгөөр тооцоолж эх оны төсвийг бол баталсан. За үүнээс гадна цагаан алт, за мөн атар дөрөв зэрэг гол хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь бас хөдөө аж ахуй болон боловсруулах салбарын өсөлтийг бол цэгнэ гэж дэмжлэг болно гэж үзэж байна. За гэхдээ нөгөө талдаа цагуурын нөхцөл байдлаас шалтгаалаад бас үйлжилт хүндэрсэн тохиолдолд одоо хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг бас хойш татах эрсдэлтэй гэж нэгэн зэрэг бас дурддагдж байна. За үнийн өсөлтийн тал дээр. Үнийн өсөлтийн тал дээр яг 2026 онд дунджаар 7-оос 7.5% орчимд бол байхаар төсөөлж байгаа. За энэ онд мэдээж ургац хураалт бол тааруу байсан. Махны үн намрын одоо саруудад бас улирлын хандлагаа даган буураагүй зэрэг нь бол ерөөдөө нөгөө хүнсний инфляц одоо эрчимчид нөлөөлж байгаа. Мөн эх оноос бас багш эмчнэрийн одоо цалин хөс нэмэгдэх. За тэгээ зарим төрлийн одоо шатхууны өнөснөөс гадна төсвийн санхүүжилт болон нийлүүлэлтээс шалтгаалсан одоо үнийн өөрчлөлт зэрэг нь бол инфляцийг өдөөж болцшгүй гэдэг бол Монгол банкнаас бол тодтогч байгаа. За тэгвэл Fitch Ratings-ээс бол 2026 онд Монгол улсын инфляц 6 буюу зардгалын өмнөх үеэс доогуур түвшинд бол одоо буурч суларна гэсэн юм одоо тодорхой хэмжээний эрг гэх юм уу таамаглалыг бол танилцуулсан. За тэгвэл 2026 онд нийт импорт 13.4 тэрбум ам доллар, за нийт экспорт 2026 онд бол 16.6 тэрбум ам доллар болсноор гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум орчим ам долларын одоо ашигтай байх төлөвтэй гэж бол засгийн газраас бол тооцож байгаа юм билээ. За эх онд оюутлогын компани арилжааны зээлийн төлбөр төлөгдөж эхлэх, засгийн газрын бондын одоо эргэн төлөлт хийгдэх зэрэгээс шалтгаалan санхүүгийн дансны ашиг буурч, за төлбөрийн тэнцэл бас дарамт учруулж болзошгүй байгааг Монгол банк санхүүгийн ерөнхийдөө доктортой байдлын тайланд бас дурдсан байгааг мэдээлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Засгийн газрын төсвийн хэд өдрөг төсөөллүүд, эдийн засгийн хэд өдрөг төсөөллүүд, нүүрсний хэд өдрөг төсөөллүүдийг бууруулаад төсвийн тодтгол хийсэн. Дээрээс нь төсвийн шинээр өргөн барьсан төсвийн төсөлтөд бол зарлагыг тэлээгүй, орлогыг бодиттой тооцсон. Хөрсөндөө буусан бусад батлуулах гэж оролцсон нь бол засгийн газрын зүгээс зөв үйлдэл хийсэн гэж харж байгаа юм. Манай эдийн засаг өөрөөсгөл бүтцтэй болсон учраас бидний таамаглаж ирсэн нүүрсний унангуут нөхцөл байдал хүндрээд оны төгсгөл рүү төсвийн орлогын дасгал бол нэлээд өндөр болох шинжтэй ийм байдал харагдаж байна. Тэгэхээр засгийн газрууд энэ дээр 26 онд илүү их бодиттой ажиллах юм нөөцний экспортыг 90 сая төгрөг иймэрхүү зүйлийг хийсэн. Хамгийн гол нь засгийн газрын зүгээс идэвх шаардах зүйл бол эдийн засгийн нөхцөл байдлаа зөв ойлгосон. Яг өөрснийх нь ярьж орж ирсэн тэр татврын шинжилгээг л гарцсангүй эхлүүлэх юм шаардлагууд байсан. Манай татврын орлогын одоо дийлэнх нь одоо нийт аж ахуйн нэгжийн 0.1% л одоо татврын орлогын 65% бүрдүүлдэг энэ төвлөрөлтөй байгаад байдаг. Тэгэхээр бид нар авдгаасаа илүү ихийг авахаасаа илүү бичлүүд нь жижиг болох, жижигүүд нь дунд болох, дундууд нь том болох ийм бодлогыг одоо үе шаттай одоо маш үнэлэл судалгаатай хийх шаардлагатай болж байна. Тэгэхээр жижиг дунд бизнесүүдийг дэмжих зорилгоор татврын одоо 90%-ийн татрыг хөнгөлж одоо 1% орлогын дотор төлдөг энэ босго 1.5 тэрбум байгаа одоогийн зохицуулалтаар үүнийг одоо 2.5 тэрбум болох зохицуултын төсөлд орж ирсэн. За дээрээс нь одоо 25%-ийн татвар төлдөг энэ босыг 6 тэрбум байгааг 10 тэрбум болгож дээш нь өсгөж байгаа гэсэн. Тэгэхээр 6-аас 10-ийн хооронд одоо нэг бас тодорхой тооны аж ахуйн нэгжүүд байгаа. Тэгэхээр тэд нар маань одоо энэ бас хүртгнээ. За тэгээд 6-аас 10 тэрбум ашигтай компанид нь татрыг 10%-аар бууруулан 15%-аар татвартай байхаар ингэж одоо 10-аас шууд 25 руу өсрээд байна гэдэг бас гомдлууд бас гардаг. За түүнтэй холбоотой томууд нь одоо бизнесээ олон жижиглэгч байдаг ч юм уу те. Эсвэл жижигүүд нь томорч чадахгүй эсвэл энэ шилжилт нь өөрөө их огцон байна гэдэг нэлээд ийм одоо саналууд ирсэн учраас үүн дээр ийм дундын хувилбарыг бас оруулж өгч байгаа ийм онцлогтой байна. Үргэлжлүүлээд дотоодын томоохон компаниудын мэдээллийг хүлээн авна уу?
Дулааны цахилгаан станц 5-ын барилга угсралтын ажлыг эх онд эхлүүлж 2027 оны сүүлээр ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Нийтдээ 658 сая ам.долларын төсөв төртөгтэй уг төслийн газар чөлөөлөлт зураг төслийн ажил бол одоогоор эхлээд байгаа. Төслийг Камбож улсын Midtime International компанитай хамтран төр хувийн хвшлийн түншлэлээр бол хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалтын 80%-ийг тус компани гаргах бол 20%-ийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр болсон байна. Харин 100% хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг Сычуан эрчим хүчний хөрөнгө оруулалт байгаль орчныг хамгаалах компанитай хамт барихаар нийслэлийн засаг даргын хамгийн газартай бол гэрээг байгуулсан. За нийт төсөв төртгийг бол 199 сая ам.доллар гэж тооцоолсон байна. Барилга угсралтын ажлыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж 28 жилийн дараа төрж шилжүүлнэ. Төс үйлдвэр жилд 35 мегаватт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүчийг төгөх юм а. МАК Евроцементийн үйлдвэр 2 жил дараалан бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэл явуулж 2025 онд 1 сая тонн цемент үйлдвэрлэснээ мэдээллээ. Ингэснээр дотоодын зах зээлийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж 383.3 сая ам.долларын импортын худалдаа авалтыг орлож байгааг бол тус компани онцолж байна. Тус компани олон улсын 14 төрлийн стандартыг хангаж ажиллаж байгаа. За Монгол улсын цементийн хэрэглээ 2023-2024 онд жилдээ 2.6 сая тонн байсан бол 2025 онд бараг 3 сая тонн хүрч өсөх төлөвтэй байгааг бол салбарын мэдээлж байлаа. Одоогоор цементийн хэрэглээний 90-95%-ийг дотоодын компаниуд нийлүүлж байгаа юм а. Хөрөнгөний зах зээл товцоог нь нээлттэй санал болгох төрийн өмчит компаниудын жагсаалтад багтсан Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар эх хонд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байгааг мэдээлж байна. Хуулиараа тус компани 10%-ийг Монголын өргөний биржээр арилжаалах боломжтой байгаа юм. Олон улсын стандартаар хийлгэсэн хөрөнгөний үнэлгээгээр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар 6.6 их 80 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй байгаа бол ашигын харьцаа 11.6%-тай гарсныг тайлбарсан. Эрдэнэтийн ордын геологийн нөөц багасж байгаа тул дараагийн шатны ордын үнэлгээ хийлгэж түүнийг ашиглах дэд бүтцийг бий болгох нь чухал гэж компани удирдлагууд үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 2025 оны хувьд 47.1 сая тонн хөдөр олборлож 39.9 сая тонныг боловсруулснаар 574 мянган тонн зэсийн баяж мал үйлдвэрлэж экспортод гаргасан гэдэг мэдээллээ. Ингэснээр 2025 онд 693.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаа тайлбарсан байна. Төсөв бодлоготой эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулахгүй хит өдрөөр төсөөлдөг нь эргээд өндөр эрсдэл дагуулдаг гэдгийг эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний үрэлтэн нэгнгийн захирал төвшин төгс анхаарууллаа. 2026 оны эдийн засгийн төлөв гол эрсдлүүдийн талаар за түүнтэй хийсэн ярилцлагыг хөтөлбөрийн дараагийн хэсгээс туудахгүй л авч үзнэ. Тэгэхээр 2026 оны 1-р сард уялдаа төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хөг бууруулах хилцээ бол үргэлжлэхээр энэ төслийн явцын талаар дэжрэнгүй мэдээлэл өгөхгүй юм гээ. Яг 12-р сард мэдээж 3 өдрийн туршаал анхудаа уялдах төслийг тойрсон асуудлаар нээлттэй сонсгол бол зохион байгуулагдсан ш. За түүний мөрөөр бол улсын хурлын тогтоол батлагдсан байгаа. За тогтоолыг ерөөхдөө нэг товчхонд өрцөж юм бол жавхлант шивэд толгойн тусгай зөвшөөрлийг хууль нийцсэн хэсгийг нягталж шаардлагатай бол одоо цуцлах арга хэмжээг авах. За өргөөжид дийлэх нь бол ард түмэнд ногдох зарчмыг баримтлж төрийн эзэмшлийн хэмжээ тогтоох санал боловсруулахыг бол засгийн газарт бол үүрэг болгосон байна. Мөн хувь нийлүүлсэн гэрээний хэрэгжилтийг дахин дүгнэж алдагдсан боломжийн одоо өртгийг тооцоох за санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бас бодитоор бууруулах талаар бол тусгасан байгаа. За мөн 2025 онд Монгол Улсын засгийн газрын бас ураны хөрөнгө оруулалттай холбоотой бас нэг тийм үйл явдлууд бас өрнөсөн шүү дээ тийм ээ. За 2025 онд бол мэдээж засгийн газар бол ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. За энэ тал дээр бас ерөнхийдөө 3 дахь хөрштэй хийсэн 2 дахь гэрээ байлаа гэдгээр бол онцлог болж байна. Монгол улсад ногдох 34% үр өгөөжийг бол тусгай ашигт малтмалын одоо нөөц ашигласны төлбөрөөр орлуулах хувилбар сонгосон. За 1990-с 2025 оны хугацаанд хараад үзэх юм бол 2 дугаар үйлрэл хүртэл хугацаанд нь одоо Монгол улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74% нь бол уул уурхайн салбарт ногдож байгаа. За сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал бол жилд дунджаар 2.6 тэрбум ам доллар байгаа. За үүнээс бол 2.2 тэрбум ам долларыг уялдаа төсөлд ангаараа бүрдүүлж байна. За тиймээс бусад салбарыг хөгжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор эдийн засгийн эрх чөлөөний хуулийн төслийг бол засгийн газраас улсын хуралд өргөн барьсан ч одоо арчилсан намын бүлэг завсарлага аваад байгаа. Төсвийн доктортой байдлын тухай хуульд төсөв мөнгөний бодлогын уялдааг тусгасан ч за төсвийг бас хит өдрөгөөр төсөөлөх хандлага дамгаалсан. За ингэснээр төсөв төлөвлөлт бодит байдлаас зөрсөн энэ эрсдэл 2025 онд байсан эх онд ч одоо байхыг эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал төвшин төгс тодтогч байсан. За түүнтэй макро эдийн засаг болон гол сорилтуудын талаар ярилцсаныг за энэ хэсэгт хүргэж байна. За
За өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Тэгээ 25 оны одоо 26 оны зааг дээр ярилцж байна. Ер нь бол эргээд одоо 25 оныг дүгнэхэд за эдийн засгийн үзүүлэлтүүд бол оны эцсээр за зарим одоо төсөөлж ирсэнтэй харьцуулахад нэлээд юм өөдрөг гайгүй төсөөллүүд гарсан. Гэхдээ төсөвдөр орлого маш ихээр тасалдлаа. За асуудлууд бол байсан. Тэгэхээр таны хувьд 25 оны эхэнд харж исэн төсөөлөл эцсээр яг ямархуу гүйцэтгэлтэй байлаа гэж дүгнэж байна. 25 оны эхэнд биднэрт байсан төсөөлөл үндсэндээ бол биелэлээ олсон гэж ерөнхийдөө харагдж байгаа. Яагаад тэгэхээр та бүхэн мэдж байгаа 25 оны ихээр чинь нүүрсний салбар бол нэлээд хямралтай болох нэ гэдгийг бид нар мэдчихсэн. Нүүрсний үн бол сэргэлт бол удаан байх нэ гэдгийг бид нар мэдчихсэн. Тэгээ тэрийгээ дагаад эдийн засгийн өсөлт цаарчих үедээ гэсэн болгоомжл байсан. Нөгөө талдаа бол зис болоод алтны үн өөдрөг байгаа талаар бол хүлээлт угаасаа байсан. Тэгээ тэр ч гэсэн бас биелэлээ оллоо. Тэгэхээр манай улсын эдийн засгийг та бүхэн мэдж байгаа гадаад салбараас нэлээд хамааралтай. Ийм учраас гадаад салбараа зөв төсөөлж чадах юм бол эдийн засгийн дотоод эдийн засгийн өсөлт бол тэр төсөөлөлөд байгаа явцдаг. Тэгэхээр бол төсөөсөнтэй нэлээд ойрхон эдийн засгийн үзүүлэлтүүд бол гарч ирж байна гэж би дотроо харж байгаа. 26 он дээр яг одоо таны хэлж байгаачлан гадаад зах зээлийг бид нар хэр сайн төсөөлж төсвөө баталсан бол за дээрэс нь бас мөнгөний орлогын үндсэн чиглэлээр гадаад зах зээлийн төлөвийг ямархуу байдлаар хэр оновчтойгоор харж чадсан гэж та дүгнэж байна. Тийм энэ хоёр тусдаа асуудал харамсалтай болчиход байгаа. Нэгдүгээрт нь 26 оныг жишээл 25 оныг ч юм 26 оныг ч юм ер нь оны төсөөлөл хийхдээ бид нар мэргэжлийнхаа үнийн хувьд харах нэг өөр. Төсөв төлөвлөлт бол тусдаа асуудал болчиход байгаа. Яг харамсалтай. Уг нь бол төсвийн доктортой байдлын тухай хуулиараа энэ юм чинь нэг юмны хоёр тал байх хэрэгтэй. Тэгээ харамсалтай нь бол нөгөө төсвийн төсөвлөлт хийхдээ яг эдийн засгийн бодит нөхцөл байдлыг харахаасаа илүүтэйгээр хит их өөдрөгөөр төсөөлөх хандлаганд амгаалчид идэх учраас Монгол улсын төсвийн төсөвлөлтөөс хүмүүс эдийн засгийн төсөөлөл авах жоо хэцүү болчиход байна. Тийм. Тэгээ та бүхэн мэдж байгаа 26 оны төсөв бол нэлээд өөдрөг орж ирж байгаа. Нүүрснийхээ олборлтыг аягүй өндөрөөр тавьсан байгаа. Хэдийгээр нүүрсний үнэ бага тавьсан боловч нүүрсний олборлтоо хит өөдрөгөөр тавина гэдэг чинь улам эрсдэлтэй төсөв гэсэн. Яагаад тэгэхээр нүүрсний үн гайгүй ээжиж олборлт дагаад гайгүй өндөр түвшинд явагдах хэрэгтэй. Эсвэргээрээ биш. Нүүрсний үн бага байвал олборлт дагаад буурна шүү дээ. Угаасаа ашиг олгож байгаа компаниуд ч өөрсдөө олборлтын хэмжээнд дээр хязгаарлалт тавиад байна. Зардал нь буурахгүй байгаа учраас. Тэгэхээр бол ийм эрсдэл бол мэдээж байсаар байна. 26 онд бол байсаар байсан. 25 онд байсаар байсан. 26 онд бол энэ эрсдэл байсаар байна. Нэг өөдрөг юм өөрийн жилсээр зэсийн олборлт бол зэсийн үн болоод зэсийн олборлт дагаад нэлээд өөдрөг явж чинь сайн явж чинь. Тэгээд энэ нүүрснээс ирсэн сөрөг шокыг бол нэлээд том хэмжээгээр бол нөхсөн байгаа. 25 оны үед. Тэгээ 26 оны үед ч гэсэн энэ байдал үргэлжлэх байх гэсэн төсөөлөлтөй байна. Яг нь эдийн засгчдын клуб дээр яригдчихсэн сэдвүүдээс харах юм бол гадаад зах зээл дээр ер нь бол одоо Дональд Трамп гэдэг хүнээс шалтгаалсан юм нөхцөл байдлууд те асуудлууд бол үргэлжилнэ гэсэн юм төсөөлөл байсан. За тэгээ 25 онд ч гэсэн яг энэ асуудал бас үргэлжилсэн. Худалдааны дайнтай холбоотойгоор одоо Монголын гол одоо худалдааны түншүүдтэй эдгээрийн нөхцөл байдал дээр бас өөрчлөлтүүд гарсан. Таны хувьд яг одоо гадаад зах зээл дээр бид нар юуг дутуу төлөвлөсөн бэ? Yan дээр одоо анхааруулад хэлэх юм юу байна? Тэгээ Монгол улсын эдийн засгийг нөгөө бүтцийг харах юм бол бид нар яг үүндээ гадаад зах зээлээс хамаарч байгаа хамгийн гол сувг бол бидний экспортлж байгаа нүүрс болон экспорт. Энэ хоёр л хэвгүй. За тэгээд магадгүй алт бол таа мэдж байгаа бүр айхтар том нөлөө үзүүлэх үзүүл биш. Тэгэхээр үндсэндээ бол эрс баялагын экспортоос манай улс бол гадаад зах зээлтэй дамжиж холбогддог. Түүнээс биш гадаад зах зээл дээр санхүүгийн хямрал боллоо, хөрөнгө оруулалт татгалаа. Янз бүрийн шок гарч ирэхэд манай улс энэ экспортоор дамжиж шок авдаг болохоос биш шууд гадаад хөрөнгөний захтай айхтар холбогдсон юм. Одоо хүртэл бас байхгүй. Тийм учраас нөгөө шок хаагуур орж ирэх вэ гэхээр дахиад л нөгөө нүүрсний үнээр дахиад л алт зэснийхээ үнээр хэрвээ энэ үн хадгалагдах юм бол дагаад шок нь гайгүй болно л гэсэн үг. Тэгэхээр бид нар бол Трампын засгийн газар инглээд хэлэх Монголын эдийн засгтай тэр юугаар эрс баялагын экспортороо дамжиж холбогдохоос биш
нөгөөх жишээл Америкийн зах дээр үн цаасны зах айхтар өндөр өслөө гэхэд Монголын зах зээл дээр айхтар мэдээлэл болчихно. Гэсэн санаа. 26 оныг харах юм бол ер нь одоо макро эдийн засгийн гол зорилтууд байж байгаа эдийн засгийн өсөлт, инфляц те хоёр одоо том байгууллагаас засгийн газар болон Монгол банкнаас танилцуулсан төсөөллүүд энэтэй та хэр санал нийлж байна. За дотоодын хувьд бол иргэдийн бодит худалдаа авах чадвар бол номер 1 асуудал. Ядуурл иргэдийн бодит худалдаа авах чадвар. За төсөвдөр бол мэдээж төрийн албаагчдын цалин нэмгэнэ гэд тавьсан. Тэгэхээр эрсдэл хаана гарч ирэх болов? Тийм инфляцийн дата өмнө худлаа юу гэдэг зүйл дээр бол энэ бол маш олон жилийн өмнө яригдчихсэн. Одоо бол нэг ярины сэдв биш болсон. Яагаад тэгэхээр энэ инфляцийн датаг бий болгодог аргачлал, төвөр авдаг аргачлал, тэрийг боловсруулдаг тэр тогтолцоо аль хэдийн тогтцсон. Тэгэхээр бол гадны нэлээд олон шалгалтууд хийгдсэн гэх юм уу? Баталгаажуулалтууд хийгдсэн. Энэ дээр бол нэг айхтар өндөр асуудал гардаггүй. Тэгэхээр бол инфляцийн датан дээр бол бид нар итгэл өндөр байдаг. Инфляц яагаад 8% байхад иргэдийн худалдаа авах чадвар ингээ буураад байна вэ гэдэг асуудал бол хүмүүсийн төсөөллийн асуудал. Өөрөөр хэлбэл цалинч бол яадгүй гэхээр ингэж үе шаттай байнга нэмэгдэхгүй үе шаттай л нэмэгдэн шүү дээ. Хөдөлмөрийнхөө гэрээнээс болоод. Тэгээд хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу ингээд цалин тогтвортой байхад юмны нааж өсөд байхаар хөдөлмөрийн худалдаа авах чадвар угаасаа буур. Тэгэхээр тэр төсөөллийг бид нэр ярьж байгаа гэж би бол дотроо бож байна. Өөрөөр хэлбэл инфляц ингээд 10% сүүлийн 7-8 улирал ингээд дараалал явчихаар тэр чинь хоримтлагдахаас өөр аргагүй. Энэ хооронд цалин айхтар өсөөгүй. Яг л хөдөлмөрийн гэрээгээр тогтцсон байгаа учраас тэгэхээр эн чинь нөгөө хүмүүсийн худалдаа авах чадварт нь болж байна. TMK Energy болон Jade Gas компаниуд энэ онд төслөө идэвхтэй урагшлуулж 2026 оноос арилжааны түвшинд олборлолт хийх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байна. Тусгай хөтөлбөр хэсэг хугацааны дараа Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсад бүртгэлтэй компаниудын мэдээллээр туу удахгүй иргэн хүрэх болно. За энэ хэсэгт уулуурхай товарын зах зээлийн анхаарал татсан мэдээлэл болон салбарын онцлог компаниудын мэдээллийг бид эрхсээс авахд бэлэн болсон байна. Тэгэхээр 2026 онд анхаарч байх Монголын уулуурхай салбарт үйл ажиллагаа явуулдаг олон улсад бүртгэлтэй компаниудын төсөөл болон официалын ашиг нарах юм бол за метааны салбарт төлөрж байгаа TMK Energy болон Jade Gas компаниудыг онцолж болохоор байгаа. За энэ онд төслөө идэвхтэй урагшлуулж 2026 оноос арилжааны түвшинд олборлолт хийх зорилттой одоо хүрэхээр ажиллаж байна. За Монголын говьд үйл ажиллагаатай тус хоёр компани цаанагуд бол бүр ашиглалтанд оруулсан. Төслөө дараагийн шатанд шилжүүлэх энэ зорилтуудаас нь харгалзан үзэх юм бол эх хонд бол хавцааны ашиг нь бол бас нэлээдгүй хөдөлгөөнүүд бол гарах хүлээлттэй байгаа. За эхлээд TMK Energy компаниуд хавцааны ашиг аваад үзэх юм бол ерөөдөө 2023 оноос хойш хөтөө зэгцээ бас хаагдсныг нь онцолж болохоор байгаа. За үүнээс гадна төслийг нь одоо худалдаа авахар зэхэж байсан Orbminco компани хилцлээс ухарснаар хөрөл өнөөх төсөл одоо эргээд Kincora Copper-ийн мэдээлэлд шилжлээ. За ингэснээр 194.1 гаруй сая тонн бодит нөөцтэй зис алтны хөрөл өнөөх төсөл одоо цаашдаа бас урагшлах одоо боломж нь бүрдээд байгаа. За Kincora Copper-д 2026 онд хайгуулын ажлаа өргөдөж шинэ лиценз эзэмших, за төсөлдөө хамтран ажиллах түнш татах нь зорилтуудыг бол ерөөдөө танилцуулсан байгаа. Компани за 2024 оны сүүлээр Orbminco-нд төслөө худалдах одоо гэрээ байгуулж байсан бол ерөөдөө энэ оны 10 дугаар сард Orbminco хилцлээс ухарснаар хавцааны ашиг нь бол ерөөдөө харьцангуй энэ оны өсөлттэй бас харилцааг хааж байна. Тэгвэл 2025 онд газар нутгийн бизнесээс анхны орлогоо олсон Петроматод компани за эх хонд ерөөдөө гарцаа нэмэгдүүлж нэмэлт цаанагуудаа турших ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа. За үүнээс гадна Петрошайнатай гэрээгээ жигдрүүлж төлбөрөө тогтмолжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгээ дурдж байна. За тэгвэл Монгол улсын экспортын гол түүхий эдүүдийн за эх оны дүр зургийг аваад үзэх юм бол ерөөдөө 2026 онд нүрсний үн сэргийх шимж тэмдэггүй байгаа. За гэтээ бас зэсийн үн түүхэнд эзэгтэй хүрсэн байгаа. Энэ нь бол шинэ оныг за өөдрөг боловч одоо болгоомжтойгоор төлөвлөх хэрэгтэй байгаа дүр зургийг бол дахин сануулж байна. Эх хонд кокч нүрсний үн 1-3 хувиар буурах төсөөллийг Bloomberg Intelligence-ийн шинжээчд бол танилцуулсан байгаа. За гэхдээ эдгээр нүрсний гол одоо нийлүүлэгчийн байр суурь Монгол улс хадгалах төлөвтэй байгаа нь бол сайн мэдээ болж байна. За төмөр замын дэд бүтэц сайжирч тээвэрлэлтийн өртөг буурсан зэрэг нь за Монгол дэд бүтцийн давуу тал болохоор байгаа.
За эсрэгээр бол эцтэй үйл хөрөнгөний салбарын удаашрал үргэлжилж за дэд бүтцийн хөрөнгө оруулалт сул. За үүнээс гадна гангийн бас үйлдвэрлэлтэй холбоотой Кокч университетийн үн цаашлаад Монголын экспортын орлогод бас томоохон хамааралтай за мөн дарамт бас хэвээрээ байна гэдгийг шинжээчдийн зүгээс хэлж байна. За тэгвэл зэсийн үн энэ онд бас 13,000 $, төгөж бол түүхэн дээцэгээ хэд хэд удаа шинжилээд байгаа. За мэдээж одоо энэ оюутлахын төслийн гарц нэмэгдэж байгаа үед Монгол улсад бол сайн тохиол болж байгаа. Гэхдээ 2026 оны төсвийн орлого зэсийн экспортоос ихээхэн хамаарч байгаа нь альва гинтийн шок, үнийн хэлбэлзэлт, эмзэг байдлыг давхар нэмэгдүүлж байна. Одоогоор Хятадын Кокч нүүрсний зах зээл нэлээд хянамгай хандаж байгаа. Гэхдээ эрчим хүчний нүүрсний үн шиг бунахгүй байх л та. Манай мандат 2026 онд Кокч нүүрсний үн 1-3% буурна гэж тооцоолсон. Ерөнхийдөө гангийн эрэлт сул байгаатай холбоотой. Одоогоор гангийн эрэлт тогтворжих шатандаа явж байна. Мөн зах зээл илүү өндөр үн цэнтэй үйлдвэрлэл рүү шилжиж байна. Бидний тооцоолсноор Хятад гангийн эцсийн бүтээгдэхүүний эрэлт эх онд 1% агшина. Энэ тохиолдолд Кокч нүүрсний гарц 2025 онд 475 сая тонн, харин 2026 он гэхэд 416 сая тонн орчим болж буурна гэж таамагласан байна. Монгол улс 2026 онд зэсээс хамааралтай төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр байгаа тул тодорхой сөрөг эрсдэлд өртөх магадлал өндөр байна. Тэгэхээр түүхийн эдийн үнийн хэлбэлзэлд нөлөөлөх нь тодорхой. Мөн дэд бүтцийн саатал, өрийн дарамт болон засаглалын сорилтуудыг нэрлэж болно. Бидний хувьд зэсийн үн өснө гэж төсөөлж байгаа тул засгийн газрын орлого нэмэгдэхэд дэмжлэг болох боломжтой. Гэхдээ олон улсад нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд дэд бүтцийн саатал, төсвийн дарамт нь засгийн газарт сорилт дагуулж болзошгүй. Энэ тохиолдолд бид зарим эрсдлүүд байна гэж харж байна. Жишээлбэл Хятадд эрэлт удаашрах, худалдааны маргаан болон мөнгөний бодлогыг чангатгах юм уу? Өмнө хаагдсан зэсийн урхаанууд дахин ажиллах нөхцөл үүссэн тохиолдолд зэсийн үн гинт унах эрсдэлтэй. Мөн тээврийн саатал, эрчим хүчний хомсдол болон боловсруулах хүчин чадлын хязгаарлагдмал байдал зэрэг нь Монгол улсыг зэсийн таатай үнээс бүрэн ашиг олох боломжийг бууруулж болох юм. Иймээс бидний бодлоор тун болгоомжтой хандах хэрэгтэй. Ингэснээр нөөц бүрдүүлэх, орлогын хөөсрийг төрөлжүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түргэсгэх замаар зэсийн үнийн хэлбэлзлээс хэд хамааралтай болохоос сэргийлэх юм. За үүнээс гадна алтны үн эх оны 4-р улиралд хэд $5,000 хүрнэ гэж Morgan Stanley тооцооллоо. За урт хугацаанд $6,000 хүрэх одоо тооцооллыг ч гэсэн бас хийсэн байгаа. За геополитикийн эрсдлүүдээс гадна төв банкнуудын худалдаа авалт өндөр байгаа нь бол энэ түүхэн өсөлтөд бол бас нөлөөсөн байгаа. Энэ он гарснаас хойш ерөөхдөө алтны үн хэдийнэ 70% өсөж 50 удаа одоо дээцэгээ шинжилсэн. Өөрөөр хэлбэл 1979 оноос хойш хамгийн өсөлттэй жилээ үдэж байна. Оны эхэнд бол томоохон хөрөнгө оруулалтын банкнууд алтны үн бол $3,000 орчим одоо хүрэх төсөөлтөө гэж таамаглаж байсан бол за энэ босгыг бол 2025 онд холд авсан. За үүнээс гадна цэвэр эрчим хүчний шилжилт, хиймэл хавийн хэрэглээ эрчимчгтэй зэрэгцээд зэсийн үн бас анх удаага тонн нь $12,000 давлаа. За нийлүүлэлтийн тасалд үүсэх эрсдэл түүх үеийн үнийн өсөлтөд бол төлөхөж болж байгаа. За 2024 онд Morgan Stanley зэсийн шинэ онд тонн нь $9,500 хүрнэ гэж таамаглаж байсан бол энэ төсөөллийг хэдийнэ эвдэж 40% өссөн байгаа. За 2009 оноос хойш хамгийн өндөр өсөлттэй жилээ үдэж байна. За тэгвэл 2026 оны 2 дугаар улиралд зэсийн үн $13,000 хүрнэ гэсэн өдөр төсөөллийг Citigroup танилцууллаа. 2026-нд төгрөг $1 эсрэг огцом чангарахгүй ч 2025 онтой харьцуулах юм бол илүү дээр дүр зураг харагдаж байна. За 3,301 хүрэх таамагтай байна гэж Bloomberg Intelligence-ийн шинжээч Стефен Чу хэлж байна. Валютын зах зээлийн эх оны төлөвийн талаар түүний байр суурийг хөтөлбөрийн дараагийн хэсгээс хүлээн аваарай. Тэгэхээр Монгол банк 3 дугаар сард бодлогын хүүг 2.1% өсгөж түүнээс хойш ерөнхийдөө 12% тогтвортой хадгалж байна. За инфляцийн түвшин төв банкны зорилт түвшнээс өндөр хിവэр байгаа нь бодлогын хүүг өндөр түвшинд хിവэрүүлдэхэд нөлөөлж байгааг мэдээлсэн юм. Төв банкнаас авч хэрэгжүүлдэг бодлогын инструментүүдийг ашиглаад бид нар энэ бодит хөрсөн дээр зөөлөн
газардах арга хэмжээг бол нэг 6 сарын хугацаанд жилийн хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Айгүй тийм гоё бол тэгжээж энэ нөгөө ингээ өсөн нэмэгдээд байгаа инфляц төгрөгийн худалдаа авах чадварын уналт чинь өөрөө тасралтгүй өсч чадахгүй ингэж гад хагаруул энэ хямрал жинхэнэ бодит хямрал бий болно. Тэгэхээр энийг энэ хагарах чиглэл рүү ингээд тасралтгүй өсөд явж байгаа юмыг бол буцааж ингээд зөөлөн өөхийн зөөлөн сургуулад газардуулахын арга хэмжээг богино хугацаанд хийгээд цаашдаа ер нь ийм байдлыг үүсгэхгүй бах системийн шинжилгээг дунд хугацаанд хийх хэрэгтэй. Ер нь ингээд зөвхөн төв банкн дээр энэ валютыг төвлөрүүлдэг валютын захын хөгжил муу байгаа. Дээр нь одоо таны хэлсэн чинь төв банк бол засгийн газрын касын машин байж болохгүй би даахсан үйл гэхдээ хараат бус гэдэг нэрээр огт тустай байж бас болохгүй. За бүхэл макро хүчин зүйлс гадаад нөхцөл байдлаа төгрөгийн ханшид бас ээлтэй харагдаж байна. За бодлого тодорхойлогчид энэ давуу талыг ашиглаж хадгалж чадхуул гэдэг нь одоо гол асуудал гэдгийг Bloomberg Intelligence-ийн Стефен Чу бидэнтэй ярилцсан үеэр тодтогч байсан. Төгрөгийн ханшийн ирэх оны бас төлөвийн талаараа тухайн зочны байр суурийг хүлээн авч үзсэн. Chart shows a clear pattern for Bloomberg-ийн чартаас харахад нэгэн зүй тогтол тод харагдаж байна л та. Америк Монголын бодлогын хүүгийн зөрүү буурахад төгрөгийн ханш сулрах хандлагатай байна. So in 2026 is the rate policy still the main line for defense for 2026 оныг харуул бодлогын хүүгийн нөлөө төгрөгийн ханшид хэрхэн нөлөөлөхөөр байгаа вэ? Миний бодлоор энэ нь ямагт валютын ханшийг чиглүүлэх гол бодлогын арга хэрэгсэл хэвээрээ байна. Монгол улс энэ онд бодлогын хүүгээ өсгсөн бол эсрэгээр Америк нэгдсэн улсын төв банк бууруулж гисэн. Ирэх онд ч бодлогын хүүгээ үргэлжлүүлэн 2 эсвэл 3 удаа бууруулахаар харагдаж байна. Тэгэхээр хоёр орны бодлогын хүүгийн зөрүү төгрөгийн ханшид ээлтэй байх төлөвтэй. Ялангуяа Монголын инфляц 8% буюу зорилттой түвшнээс өндөр байгаа тул Монгол банк хүүгээ дахин өсгөх магадлалтай гэсэн үг. Ерөнхийдөө түүхэн цаг үеэс харуул Америк нэгдсэн улс болон Монгол улсын мөнгөний бодлого эрс зөрүүтэй байсан тохиолдол маш ховрол доо. Хэрвээ би зөв санаж байвал хамгийн сүүлд хоёр орны мөнгөний бодлого ялгаатай байсан үе 2008-2009 он буюу санхүүгийн хямралын үед л байх. Энэ бол маш ховор онцлог тохиолдол болсон. Ирэх оны хувьд Монгол банк бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалахаар байгаа бол Америк нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ зөөлрүүлэхээр байна. Энэ бодлогын хүүгийн зөрүү нь мэдээж төгрөгийн ханшид дэмжлэг үзүүлэхээр байна. Гэхдээ энэ бол зөвхөн нэг л хүчин зүйл гэдгийг санах хэрэгтэй. Худалдааны тэнцэл зэрэг цөөр хүчин зүйлсийг мартаж болохгүй. Энэ онд зэлсийн үнэ түүхэн дээцэгтэй үрсэн. Нүүрсний экспорт харьцангуй доктортой байсан зэрэг нь төсвийн орлого валютын ханшид сайнаар нөлөөлсөн. Харин эх онд уул уурхай түүхий эдийн экспорт нь Монгол улсын эдийн засаг, валютын ханшийн гол хөдөлгүүр нь хэвээр байна. Монголын эдийн засгийн суурь хүчин зүйлсийг харуул бид төгрөгийн ханш ам доллар эсрэг доктортой байна гэж таамаглаж байна. So if the US keeps Хэрвээ Америкийн төв банк бодлогын өндөр зэгт удаан хадгаллаа гэж бодвол Монгол банкнд бодлогыг бууруулах орон зай гарах уу? Or would it pressure the tugrik more? Yeah, I think so now. To be honest now. Гэхдээ зах зээлийн хүлээлтийг харуул эх онд Америк нэгдсэн улсын төв банк 2-3 удаа бодлогын хүүгээ бууруулахаар байна. Bloomberg Economics-ийн зүгээс 4 удаа бууруулж магадгүй гэж таамаглаж байгаа. Харин холбооны нөөцийн банк өөрсдөө нэг л удаа бууруулах дохио өгсөн. Ямар ч нөхцөлд Америк нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ бууруулж таарна. Эх онд ч бай 2027 онд ч бай эрчимтэй бууруулах болно. Америк нэгдсэн улсын өрийн асуудал улам л хүндэрч байна. 38 их найд ам долларын өрөө яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь зөвхөн инфляцийн асуудал биш. Засгийн газрын санхүүжилт, өрийн иргэн төлөлт зэрэг маш өргөн хүрээг хамаарч байна. Үүнд холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах зайлшгүй шаардлагатай болно. Тэгэхээр аль ч өнцгөөс харсан ам долларын ханш Монголын төгрөг болон бусад Азийн валютуудын эсрэг сулрах өндөр магадлалтай. Тэгэхээр төсвийн асуудлуудтай холбоотойгоор Америк нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ бууруулах нь баттай зүйл тул Монгол улсын хувьд үүнд санаа зовох шаардлагагүй гэсэн үг. Тиймээс Монгол улс инфляц зэрэг цөөр хүчин зүйлстэй
илэрхийлэлдээ бүрэн төвлөрч бодлогын хүүгээ заалах хэрэгтэй. Түүхийн эдүүдийн үн эх онд ч өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа тул Монгол банкнд бодлогын хүүгээ дахин чангаруулах орон зай бий гэж харж байна. What do you think will be the main, driving factors for Төрийн ханшид нөлөөлөх гол хүчин зүйл нь Хятадын эдийн засаг, бодлогын хүү эсвэл хөрөнгө оруулагчдын итгэл зэргээс аль нь байх вэ? Миний бодлоор Хятад улсын эдийн засаг гэж бодож байна. Монголын худалдааны гол түвш, түүхийн эдийн худалдаа авах чинь гэдэг утгаараа Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргийх хэсэг нь гол хүчин зүйл байна. Энэ нь ч Монголын эдийн засагт итгэх итгэл нэмэгдэхэд нөлөөлнө. Хятадын талаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргсэн нь Монгол зэрэг худалдааны түвш эдийн засгуудад сайнаар нөлөөлж байгаа шүү дээ. Суурь хүчин зүйлсийг харуул онцлог хэд хэдэн зүйлс байна. S&P Moody's зэрэг агентлагууд Монголын зээлжих зэрэглэлийг ахиулсан. Төсвийн сахилга баттай байдал нь голчлон нөлөөлсөн. Харин 2026 онд төсвийн сахилга баттай энэ бодлогоо доктортой хэрэгжүүлэх хэсгээс маш олон зүйл хамаарна. 2026 онд бондын хүү өсөхгүй одоогийн түвшинд хадгалагдах хүлээлттэй бонд гаргах сонирхол зах зээлд өндөр байна гэж голомт капитал үнцаасны компани гүйцэтгэх захирал Ган Эрдэнэ хэлж байна. Хөрөнгөний зах зээлийн эх оны төлөв сорилтуудын талаар хөтөлбөрийн дараагийн хэсгээс хүлээн аваарай. ...2025 онд Монголын өргөнгийн биржид бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ түүхэн дээдсийг 3 удаа шинжилэн тогтоосон. За үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлс мөн цаашдын төлөв ямар байгаа талаар мэдээлэл бидэнд бас тэргэл хүрэхэд бэлэн болсон байна. За нэгс Монгол улсын хөрөнгөний зах зээлийн үнэлгээ энэ оны 2 дугаар сарын 17-нд тогтоогод байсан амжилтад 2 удаагийн бич 13.8 их 84 тал хүрсэн байгаа. За 2025 онд Монголын хөрөнгөний бирж 10 компани бол бүртгэлээс хасагдсан. За нийт зах зээлийн үнэлгээ инх одоо 216 тэрбум төгрөгөөр агшиж байсан гэж байна. Өнгөрсөн оны эцэс болны ойролцоогоор 7 орчим хувиар өссөн дүнтэй болж орж байгаа. За ингэснээр хөрөнгөний зах зээл ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа баг хэвээр шахуу 16 орчим хувиар бол үлдэхээр байгаа. За өнөөс гадны донд арилжааны явцад хувьсны хайшнуудыг нийлдэх өснөр их найдын клубд бол Хас банк болон Эрдэнэ ресурс компани шинээр нэмэгдсэн. За хаан банкны компани хувьсны нийт зах зээлийн үнэлгээ болон 2.6 их найдын төгрөгөөр хэмжиж байгаа бөгөөд одоо хамгийн том зах зээлийн үнэлгээтэй компани болж байгаа. Өнөө ардаас бол 5 компани, Голомт банк, Хувтлагчдын банк болон Апо компани бол ардаас бичигдэж байгаа. За тэгэхээр аврах компаниуд нь бол нийт одоо хөрөнгөний зах зээлийн ойролцоогоор 70 орчим хувийг бол дангаараа бүрдүүлж байгааг онцлж болохоор байгаа. За үүнд дээрсэд оны эхний хагас бол огцом хөдөлгөөнгөө байсан дотоодын хөрөнгөний биржийн жишээ топер индекс сүүлийн 2 сарын хугацаанд бол эрчимтэй өсөж 55 мянга нэгж давж түүхэн дээд амжилтаа олон гарахаас өмнө идэж чадсан байгаа. За оны дөнгөөр ойролцоогоор 70 орчим хувийн өсөлттэй. За энэ нь бол одоо хамгийн сүүлийн хугацаанд хамгийн тааруу өсөлт болж байгаа бөгөөд түншлэг өсөлтөөр бол Азийн индексүүдийг харин 2025 оны сүүлийн сард тэргүүлж чадсан. За гэхдээ өмнөх оны одоо эцэс буюу он гарсан дүнгээр үзэх юм бол одоо бүс нутагтай хамгийн тааруу үзүүлэлттэй индексүүдийн тоонд бол багтаж байна. За өргөжлүүлээд хөрөнгөний зах зээлийн зарим гол тоо мэдээллийг товчхон харцгаая. 2025 онд биржийн бус зах зээл төгрөгийн бондоор 1.6 их найд, за $10 бондоор 63.9 сая $10 хөрөнгө татан төлрүүлсэн байна. За нийт гарсан төгрөгийн бондын төв өмнөх оноосоо бага зэрэг буурсан. За бонд гаргалт бол нээлттэй болон хаалттай зах зээлд удаашрсан зурагтай 2025 оныг бол үзэж байна. За дийлэнх бондууд 1-2 жилийн хугацаатай гарсан. За хүүгийн түвшин бол дунджаар 19.6%-тай. За өмнөх онтой харьцуулах юм бол 1 жилийн хугацаатай бонд гаргалт 2 дахин нэмэгдсэн, бас компаниудын богино хугацаанд санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн гэдгийг бол харуулж байна гэж хэлж болохоор байна. За энэ хэсэгт яг ерөнхийдөө зах зээлийн экспертүүдийн байр суурь бас шилжиж гэж бодож байна. Голомт капитал үнцаасны компани үүсгэх захирал Ган Эрдэнэ хэлснээр бол 2026 онд бондын хүү өсөхгүй одоогийн түвшинд бол хадгалагдах хүлээлттэй байгаа. За Төв банк банкны бодлогын хүү бас ойрын 6 сарын хугацаанд доктортой түвшинд бол хадгалагдах хүлээлттэй. За бонд гаргах одоо сонирхол бол зах зээл мэдээж өндөр байна. Ялангуяа нөгөө арилжааны банкнуудаар одоо санхүүжүүлэх боломжгүй. Одоо хомсхон байдаг томоохон одоо эрчим хүч дэд бүтц зуулуурхайн төслүүд олон улсын жишгийн дагуу одоо бондоос санхүүжилт татах одоо сонирхолоос
өндөр байна гэсэн байр суурийг бас илэрхийлсэн байгаа. За үүнээс гадна Монголын үн цасны арилжаа эрхлэгчдийн холбооны өдөр дах зөвлөлийн дарга Инх бат бас байр суурь илэрхийлсэн. За биржийн бас зах зээл энэ оны өсөлтийг бол 2026 онд хадгалах хүлээлттэй байгааг бол тэрээр онцолсон. За үүнд төрийн эмчт болон төрийн өмчөд оролцоотой компаниудыг даасан ямар нэг төсөл хөтөлбөрүүдийг бол санхүүжүүлэх бондууд зах зээл бүртгэгдэх хүлээлттэй байгаа нь гол нөлөө үзүүлнэ гэж мэдээлсэн. За зөвхөн бонд гэлтгүү засгийн газрын үн цас зэрэг бүх төрлийн санхүүгийн хэрэгслийг бас арилжаалах төлөвлөгөөтэй байгааг мэдээлсэн байна. За 2026 онд төрийн өмчөд төвцөд компаниудыг хувьчлах асуудлаас гадна шинээр IPO, FPO гэдэг за олон шинэ бүтээгдэхүүн бас зах зээл гарах хүлээлттэй байгаа. Энэ хүрээнд мэрэгжлийн хөрөнгө оруулагчдыг одоо татахад зохицуултын орчны бэлэн байдлыг хангахад бол анхаарч буйг онцлоо. Мөн хувьцаат компаниудад доктортой хөгжлийн чиглэлд анхаарч буй нүд Хаан банкус доктортой өдөө аж ахуйн чиглэлд 1.8 төгрөг одоо зарцуулахаар бас төлөвлөж байгаа гэдэг мэдээлсэн. За зах зээлийн төлөв болон хүлээлтийн талаараас гол томоохон агаарч буй зочдын байр суурийг хүргэж байна. 25 оны 1 онцлог нь бол IPO гаргаж ирсэн байна. Гэхдээ pipeline-д бол нэлээд олон компаниуд байна. Иргэжлийн төлөвлөлтөөр бид нар 2 FPO, 5 IPO гаргана. Нэг хөрөнгө оруулалтын сангийн тухай асуудал яригдж байна. За fixed income талдаа бол засгийн газрын бонд, орон нутгийн бонд болон бусад одоо корпорацийн бондуудыг гаргахад бид ажиллаж байна. Ер нь бол одоо юу гэдэг биелжээр дамжуулж арилжаа хийх тал дээр тэр борлуулалтын чиглэлийн тэгээд одоо үн цас гаргагч компаниудыг дэмжих чиглэлийн ийм чадварыг нэлээд бэхжүүлж ажиллах хэмжээл болно гэж бодож байна. За short selling-ийг бол одоо өмнө нь бол яг одоо short selling гэдэг утгаар нь бол хийж байгаагүй. Тэгэхээр бид бол одоо эх оны 4-р сараас өмнө журмын зохицуулалтуудыг нь боловсронгуй болгоод за туршилтын арилжаануудыг хийн. За зөвхөн short selling-ээс гадна бас 26 онд бидний төлөвлөж байгаа нь бол үүсмэл үн цасны хэрэгслүүдийг бас нэвтрүүлэхийн журман дээр ажиллаж байгаа. Бидний бас хүлээгдэж байгаа бас томоохон бүтээгдэхүүнүүд байгаа. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хөрөнгөний зах зээлийн. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнээс хамаарат бол манай хөрөнгөний зах зээл бас харьцангуй бас өдөр хүлээлттэй байна. За юунд тухайд бол мэдээж бид нар одоо зөвхөн компаниудын хувьцаа үнэт цаасаас гадна бусад салбаруудын бас энэ хөрөнгөний зах зээлээр дамжиж хөрөнгө оруулалт татах, хөрөнгөний зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх одоо ийм шаардлагатай дүрм журам хууль эрх зүйн орчныг бол бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр эх жилээс бол бас энэ эдгээр одоо энэ томхон одоо үйл ажиллагаануудын одоо эхлэл тавигдсан жил байх. За амжуул одоо мэдээж 26 онд бас хангалттай бас тодорхой том одоо үзүүлэлт үзүүлнэ. За 20 тэрнээс цааш бол бас нэлээд бас өөдрөг хүлээлт бол байна. За ингэхдээ мэдээж маш олон одоо хүчин зүйлсүүд нөлөөлнө. Ялангуяа макро эдийн засгийн нөхцөл байдал бол хамгийн том нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр бид нар бол үүнийг бол мэдээж харж байгаа ч гэсэн мэдээж макро эдийн засгийн одоо үзүүлэлт ялангуяа санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бол макро эдийн засгт үзүүлэх үр нөлөөн дээр бол холбогдох шаардлагатай арга хэмжээгнүүд авч байгаа. За биднээс шалтгааллахгүй зүйлс байгаа. Гэхдээ бидний зүгээс бол зах зээлд ирэх бэлэн байдлыг бол нэн төрөнд хадгалж за мөн цаашид хэрэгжүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг бол дэмжих хүрээнд бол шаардлагатай эрх зүйн орчныг бол бүрдүүлээд явж байгаа. Бизнесийн зээлээ бол нэлээд их нэмэгдүүлэх гэсэн төлөвлөгөөтэй байж байна. Өнөөдрийн байдлаар манай нийт бизнесийн зээл нэг 8.80 төгрөг байгаа бол дараа жил ихэд бараг 10.80 төгрөг хүртэл 2.80-аар нэмэгдүүлнэ гэж байгаа. Өвөн дотроо доктортой хөдөө аж ахуйн чиглэлээр бол бас 1.80 төгрөгийн зарцуулъя гэж одоо гадны банк санхүүгийн байгууллагуудаас ч гэсэндээ энэ чиглэлээрээ зээл авч байгаа. Тэгэхээр доктортой хөдөө аж ахуй гэж яг юу хэлж байна гэхээр бид нар кластераар нь дэмжих буюу тэнд оролцож байгаа бүх оролцогчид малчин тариаланчаас ахуулаад тэр газар тариалангийн компаниуд тэдгээрээс нь гарч байгаа нөгөө гурилын үйлдвэр, тэжээлийн үйлдвэр, сүвний үйлдвэр, арьс шир, ноос ноолорын үйлдвэр гэдэг. Тэгэхээр бүгдээр ингээ нэрийнх холбоонд нь оруулаад бүхэлд нь хамтдаа энэ бизнесийн хэсгийг өсгөх боломжтой байна гэж хараад тодорхой бүтээгдэхүүнүүдийг бий болгоод их усүрүүдэд бэлдээд харилцагч нартайгаа уулзаад юмаа хийгээ явж байгаа. Тэгэд энэ чиглэл рүү бас илүү анхаарлаа хандуулж ажиллана гэж бодож байна. Монс хүнс хувьцаат компани 2025 онд MFC 2-ыг үйлдвэрээ ашиглалтад оруулснаар борлуулалтын орлогоо 34%-аар зарим цэвэр ашгаа 2.5 дахин нэмэгдүүлсэнийг мэдээллээ. За үйлдвэрлэлийн хүчин чалаа нэмэгдүүлснээр эрэлтээс хамааралтай экос усны тасалдлыг бол тэг түвшинд хүргэсэн зэргээр борлуулалтын өсөлтөд эргээр нөлөөснийг компани зүгээс мэдээлсэн. За мөн экос усны үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлж үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин эрчимжүүлж жилдээ 190 тонн хуванцрыг байгальд хаягдахаас сэргийлэн за нийт хог хаягдлынхаа 24%-ийг бол
дахин боловсруулныг тодтогсон. За одоогоор зүүн бүсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ илүү хурдан хүргэх зорилгоор MFC East Log агуулгын бүтээн байгуулалтыг бол эхлүүлээд байна. Тус нь 24 мянган метр куб эзэлгүүнтэй хуурай болон шингэн үсний логистикийн цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлсан байна. 2025 он нь тарифын жил байсан бол 2026 он тарифын үр дагаврын жил болно гэдгийг Bloomberg Economics-ийн шинжээчд анхаарууллаа. За дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн дараагийн хэсгээс та тун утгагүй авч үзнэ. – 2026 он нь дэлхийн эдийн засаг Америкийн нэгдсэн улсын протекционист бодлоготой зэрэгцсэн оршиход суралцах жил болохыг Bloomberg Economics-ийн хамгийн сүүлийн тайланд онцлсан байгаа. За Дональд Трампын 2 дахь бүрийн эрхийн хугацаа эхлснээр бас энэ оны 4-р сарын 2-нд өргөн хүрээний тарифын арга хэмжээг бол танилцуулсан. За ингэснээр Америкийн нэгдсэн улсын тарифын дундаж түвшин 2%-аас 14% бол хүртэл өссөн. За тухайн үед бол дэлхийн 2 дахь том эдийн засаг болох Хятад улсын бараа бүтээгдэхүүн 34% тариф ногдуулсан. За мөн удалгүй бас фентанилийн асуудалтай холбоотойгоор бол 20% нэмэлт тариф тогтоосон. 10 дугаар сард ОПЕК-ийн хуралдааны хүрээнд Ши Жинпинг, Дональд Трамп нараас уулзсны үр дүнд бас тус нэмэлт тарифыг 10% болгож бол бууруулсныг бол мэдээлээд байгаа. За мөн үүнээс гадна Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэтхэгийн импортод бол 50% тариф ногдуулсан. Ингэснээр 3 дугаар үйлрэл төлбөрийн тэнцлийн алдагдал огцом тэлсэн үзүүлэлттэй. За түүнчлэн Европын холбоонд 20% тариф тогтоосон ч хилцээрийн үр дүнд дийлэнх бараа бүтээгдэхүүний тарифыг бол 15% болгон бууруулад байгаа. 2025 он тарифын жил байсан бол 2026 он тарифын үр дагаврын жил болно гэдгийг бол Bloomberg Economics-ийн шинжээчид анхааруулад байна. За тодорхойлбол тарифаас өртөө импортлогчид бараа бүтээгдэхүүний энэ оны их үеэс хойш их хэмжээгээр татсан. За тэгвэл 2026 онд нийлүүлэлтийн сүлжээ тарифт дасан цогцсноор Америкийн нэгдсэн улсын импорт аажмаар буурна гэж шинжээчдийн зүгээс бол таамаглаж байна. За үүнээс гадна Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээс Дональд Трампын тарифыг хууль бус гэж үзвэл богино хугацаанд зах зээлд тодорхойгүй байдал үүсгэхээс гадна засгийн газар импортлогчдод хэдэн тэрбум долларыг буцаа олгох ёстой болох магадлал үүснэ. За мөн Хятад улстай байгуулсан худалдааны гэрээ зөвхөн 1 жилийн хугацаатай тул 2026 оны сүүлээр дуусгаар болох товтой байгаамаа. 2025 онд нийт 33 улсад жагсаал болж Generation Z-ийн залуус төр засгийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал өрнүүлсэн гэдгээрээ бол яхаарахгүй бас онцлогтой жил боллоо. За оролцогчдын тоон 10,000-ыг давсан нийт 53 жагсаал бүртгэгдсэнийг Carnegie Protest Tracker-ийн дата мэдээлэл харуулж байна. За энэ талаарх сурвалжлагыг хүргэж байна. Амжиргааны өртөг, орон сууцны үнийн өсөлтөд хүч мөхсдөж, ажлын байрны бүрхэг ирээдүйд итгэл бүтгэрсэн жинзээ үеийнхэн дэлхийд даяар эсэргүүцлийн давалгаа өрнүүлж төр засгийг дөргиосон жил боллоо. 2025 онд ялангуяа Аз даяар залуу үеийнхэн өөрчлөлтийг шаардсан юм. Энэ оны 2 дугаар сард Индонез улсад оюутнуудын удирдсан засгийн газрын эсрэг хөдөлгөөн эхэлснээр 10 дугаар сарын хүртэл хэд хэдэн томоохон жагсаал өрнөсөн. Түүнчлэн 5 дугаар сард Монгол улсад ерөнхий сайд оюун эрднийг орлогоо нотлохыг шаардсан улс төрийн жагсаал ирчээ авч 6 дугаар сард тэрбээр огцорсон юм. Харин 9 дугаар сард сарын 116 ам долларын дундад цалинтай бал булсын иргэд хээл ахуул тэгш бус байдлыг эсэргүүцэн тэмцсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан. Ерөнхий сайд Шарма Ойлигийн засгийн газрыг унагсан уг жагсаалд 10,000 гаруй иргэн оролцсны дийлэнх залуучууд байснаас жинзээ жагсаал гэж нэрлэгдсэн юм. Мөн 9 дугаар сард Филиппиний хууль тогтоогчид үерийн хамгаалтын дэд бүтцийн төсвийн зарцуулалттай холбоотой авилгын хэрэгт холбогдсноор тус улсын нийслэл Манила хотноо 20,000 орчим иргэн жагссан. Уурлаж бухимдсан залуу үеийнхэн ерөнхийлөгч Маркосыг авилга үнийн өсөлт ажилгүйдэлтэд тэмцэхийг шаардсан. Олон нийтийн эсэргүүцлийн улмаас Филиппиний засгийн газрын 2 сайд огцорсон ч жагсаал хөдөлгөөн 12 дугаар сарын хүртэл үргэлжилсэн юм. Улс орнуудын эсэргүүцлийн жагсаалуудыг анх хөдөөсөн шалтгаан нь хоорондоо ялгаатай ч жагсагчид дэмжигчдээс авсан судалгаанаас харахад орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл, хээл ахуул зэрэг нийтлэг талууд ажиглагдж буй. 2025 онд дэлхийн 53 улсад 10,000-аас дээш хүнийг хамарсан 53 эсэргүүцлийн жагсаал өрнөснийг Carnegie Protest Tracker-аас мэдээлсэн. Энэ нь 2017 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. 2026 оны хувьд Этиоп, Төв Африкийн бүгд найрамдах улс, Ангол, Гватемала, Конго, Малайз зэрэг улсад олон нийтийг хамарсан эмх замбраагүй байдал үүсэх өндөр эрсдэлтэйг Bloomberg Economics онцолж байна. Судалгаанд хамрагдсан 157 улсаас
2025 оны 1-р сараас хойш дээрх 6 улсад эмх замраагүй байдал үүсэх эрсдэл хамгийн хурдтай нэмэгдсэн бөгөөд зөвхөн Бал, Мадагаскарын дараа орж байгаа юм. Энэ хүрээд төлөв 2026 тусгай хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.